Уураг тархиа хөгшрүүлэхгүй байх идэвхжүүлэх дасгалууд. Өдөр бүр нэгэн хэвийн ажил хийдэг бидний хувьд шин зүйл рүү анхаарал төвлөрүүлэх боломж улам хомссноор ой тогтоолт анхаарал төвлөрөлт суларч зарим зүйлс бүр ойлгомжгүй мэт санагддаг болох нь бий. Ийм зүйлтэй учрахгүй тулд та уураг тархиа байнга дасгалжуулж байх нь чухал. Уураг тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг дасгалууд. 1-р шинэ хүрээлэл. Өмнө нь хизээч очиж байгаагүй улс орон эсвэл маш ховор очдог газараа очиж байх хэрэгтэй. Энэ нь магадгүй шинэ цэцэрлэг түрээлэн эсвэл өөр дүрэгт байдаг үн тэдлийн дэлгүүрч байж болно. 2-р шинэ үнэр. Эфирийн тостой болон дурын тансаг үнэртний жижигхэн плаконууд худалдаж авах хэрэгтэй. Өглөө бүр сэрэгдээ шинэ үнэрийг үнэрт. Энэ таны тархийг сэргээхэд нөлөөлдөг. 3-р анснууд. Үдэш гэртээ гэрэл эсвэл дэнлүү асаалгүйгээр өрөөнийхөө дотор өөрийн ой сономжоор алхал. Энэ дасгал нь анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлнэ. Мөн шүршүрт орохдоо ч нүдэн анж болно. Та харахгүй байгаа учраас бусад эд эрхтний тань мэдрэмж эрс идэвхждэг. 4-р ажил хийдэггүй идэхгүй байдаг гараараа шүдэ угаа. Хэрв та солгой бол баруун гараараа гэсэн үг. 5-р хувцсны шүгэнд буй зүйлсийг шинчлэх. Янз бүрийн хувцас өмсөж үз. Хувцснаас хамаарч хүний зөвхөн мэдрэмж төдийгүй сэтгэх хэлбэрч өөрчлөгддөг болохыг эрдэмтэд аль эрт баталсан. 6-р Брайлийн үсэг болон гарын хөдөлгөөний хэл эзэмших. Брайль шрифт дохионы хэлийг эзэмших нь хэцүүч тэмтэрч унших, гараараа ярилцсан таны мэдрэмжийг маш сайн задлж өгдөг. Үндсэн хэллэгүүд дүрсийг тогтоож мэдлэх энгийн хариулт өгөх зэргийг эзэмш. 7-р шин замаар явах. Ажилдаа эсвэл дэлгүүр рүү танил биш замаар яв. Хэдийгээр шинэ зам тань хоол урт байсан ч бүү шантраарай. Энэ тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөө зогсохгүй таныг гойлог сайхан болоход тань туслах болно. 8-р өөртөө итгэлтэй байх. Өөртөө бүрэн дүрэн итгэлтэй байж сур. Таны сайн мэдэхгүй ажлыг санал болгоход зөвшөөр. Юу хийхэд тодорхой мэдэхгүй байхад тархи маш хурдан идэвхжиж дадлагчдаг. 9-р стандартын бус хариулт өгөх. Стандарт асуултанд стандарт бус хариулт өгч бай. Хаяа сони юу байна гэсэн асуултанд янз бүрийн байдлаар хариул. Нэгэн хэв шинжийн юмгүй гих хариултаас аль болох татгалзах хэрэгтэй. 10-р мөнгөн зоос. Янз бүрийн мөнгөн зоосыг гартаа хатгаж, тэмтэрч, ялгаж сур. Ямар нэгэн зүйл хүлээж байх үедээ ч хийж болно. Хүлээлт нь таны тархинд үр дүнтэй тусна. 11-р шин сэтгүүл. Анхаарч сонирхдаггүй байсан сэтгүүл сонин авч унш. Жишээлбэл та загвар сонирхдаг байсан бол эдийн засгийн чиглэлийн сэтгүүл эргүүлж үз. Бусад орны тухай аяллаа талаар уншиж судал. Ан амьтан байгалийн тухайч байж болно. Заавал шин зүйлийг гүнзгий сонирхох биш. Хаяа унших сэдвээ өөрчилж байх нь ашигтай байдаг. 12-р дуугүй телевиз үзэх. Зурагтныхаа дуу кааж дүрсийг ажиглаж сур. Юун тухай ярьж буйг тааж ир. Найзуудтайгаа энэ дасгалыг хийвэл илүү хөвгөлтэй сонирхолтой байх болно. 13-р төрөл бүрийн амралт. Хэрв та амралтын өдрүүдээ ихэнхдээ хотод өнгөрүүлдэг бол дараагийн удаа хөдөө явах хэрэгтэй. Хөгжим сонсох дургүй бол хөгжмийн концерт, дөөр үз. Та маш сайхан мэдрэмж авах болно. 14-р шинэ хэмнэлд орох. Энэ дасгалыг амралтын өдрөөр хий. Хэрв та бүх зүйлийг их удаан хэмнэлээр хийдэг бол 2 дахин хурдан болгоод үз. Хэрв та 1 минут ч нэг дорой байдаггүй хүн бол бүх зүйлийг яаралгүй хийхийг өөртөө тушаа. Учир нь ийм өөрчлөлт маш их анхаарал төвлөрөлтийг шаарддаг. 15-р тоглоом алиа хошигнол. Шинэ онгоо бодож ол. Энэ таны тархинд ашигтай. Бас оюун ухааныг дасгалжуулаад зогсохгүй шин санаачлаг гаргахад тусалдаг байна.